Жил мах их хүнтэй байсан. Тэгээд тэрний үеэр бэлэн мөнгөөр их ус маш авч байна. Сүүлийн саруудад автомашины борлуулалт мэдэгдэхүйц буурч зах зээлийн идэх сулраад байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгааг харж байна. Тухайлбал автомашин борлуулагчдын зүгээс иргэдийн бодит орлого буурч зээлийн нөхцөл хатуу болсон нь худалдан авалтанд шууд нөлөөлж байна хэмээн тайлбарлалаа. Ерөөсөө гол хөдөлгөөн бол ерөөсөө хөдөө орон нутгаар. Улаанбаатар хэрэглэгчид бол ерөөсөө одоо ч нөгөө зээлийн хэмжээ урьдчилгаа 40% айгу өндөр урьдчилгаа нэгтгэх болсон. Тийм учраас манай нөгөө Улаанбаатарын худалдаа авагчдын урьдчилгаа заавал нэлээд өндөр шаардж байгаа учраас айгу багас. Банк санхүү банк улгард маш авч штэ. Одоо бэлнэр авдаг хүн гэж байхгүй болсон. Жил орон нутгийн мах үнэтэйс нь дуудаа орон нутгийн хэрэглэгчид маш их авч байна. Орос энэ дээр үлээс орон нутгийн үйлчлэгээл явагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ жил бол өмнөх жилүүдийг бодох юм бол Улаанбаатарын хэрэглэгчдийн борлуулалт бол муу байна. Ийм байдаг. Наах чинь ийм шүү дээ. Баяр ёслолоор түлхүү маш аавн тийм ээ. Цагаан сар наадам. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа автомашины улсын дугаар олголтын шалгуур борлуулалт буурах нэгэн шалтгаан болж байгаамаа. Зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох өөр нэгэн хүчин зүйл нь хэрэглээ хансан байдал гэлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нэг өрх байтугай нэг хүнч 2 машинтай байх тохиолдол цөөнгүй болж байна. Ингэснээр хэрэглэгчдийн хувьд шинээр худалдан авах хэрэгцээ багассан гэсэн үг. Үүнээс гадна сүүлийн үед үүсэж байгаа шатхууны хомсдол үнийн тогтворгүй байдалч дээрх нөхцөл байдалд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Одоо манай Улаанбаатарт одоо хар мянган машин байна шүү дээ. Энд чинь бас нэг хэрэглээ хязгаар бас хана гэж бас байна шүү дээ тийм ээ. Одоо Улаанбаатар хэрэглэгчдэр бол ерөөсөө нэг машин өгөөд нэг машин авдаг. Нөгөө машин урьдчилгаанд өгөөл дараагийн машин авдаг. Ийм л тогтолцоотой болчихж байгаа байхгүй. Ийхүү эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлого, хэрэглээний ханалт болон шатхууны зах зээлийн тогтворгүй байдал зэрэг олон хүчин зүйл огтлолцсноор автомашины борлуулалт буурах нөхцөл үүсчээ. Борлуулалт буурснаар борлуулагчид өдөр өнжүүлэхийн хүүхдүүд шиг л өглөө ирээд орой гэрлүүгээ харж байна хэмээн тэд хүндхэн асуудлаач хөнгөн маазтайгаар ярьж байлаа.